Дэлхийн 103 орны 70 гаруй мянган хүн оролцсон Burning Man 2025 арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. Амаргүй 12 хоногийг энд зураач, баримлч, төр урам, мөн уран бүтээлч наран амгалан нартайгаа өнгөрөөлөө. Амттай, дурсамжтай ийм сайхан өдрүүд энд болж өнгөрлөө. Монголын уран бүтээлч ялангуяа сэтгүүлчид энд ирж үзэх юм бол энэ насандаа дурсагдах нэг сайхан дурсамжийг бүтээгээд буцах юм байна шүү гэж надад бодогдлоо. Мөн уран бүтээлчид энд өөрийнхөө бүтээлийг тавиад Монголоос их олон бүтээлчид, олон уран бүтээлчид, олон хэвлэл мэдээллийн улсууд оролцож өөрийнхөө амьдралд сайхан түүхийг бүтээгээсэй гэж бас их бодож байлаа. Энэ гэхдээ бас амаргүй юм аа. Маш их хүчтэй шорон шуурга. Би энийгээ харахын аргагүй шорон шуурга. Мөн заримдаа бороо орох үед нөгөө далайн ёроолын төөрөн чинь бөөн барьцалдсан шавар болоод готлаад байхын аргагүй ийм хүнд өдрүүд бас өнгөрлөө. Ер нь амаргүй нөхцөлд болдог энэ үзэсгэлэнд яагаад хүмүүс ингэж зүтгэж ирж дурлаж байна вэ гэвэл амаргүй учраас мөн энд хэн дуртай энэ хотод хэн дуртайгаа хийж болно, хуйлгүй гэж хэлж болно. Энд бас хард амьд татсан хүн явж ил ахын шалдан нөцгөн хүн явж ил байна. Өөрийнхөө уран бүтээлийг янз бүрээр тайлбарлах хүн байна. Зовлон жаргалаа ярих, уулзалдах, би энтэйгээ хамтарч энэ хүнд бэрхшээлийг давж гарах талаар ярилцах ийм үе гарч ирлээ байна. Тэгээд энэ Black Rock City гэдэг хотод бол 70 мянган орчим 70 гаруй мянган хүн цугларсан гэж инженерийн тоогоор гарч байна. Тэгээд энэ пассворт Монгол улсаас анх удаага хэвлэл мэдээллийн хүн оролцсон. Та энэ Black Rock City хотын иргэн боллоо. Инээшин батламжаас энэ пассворт өглөө гэж. Энэ пассвортыг өглөө. Тэгээд миний үйл ажиллагааг сурвалжилсан, сурталчлах гэж оролцсон энэ бүхний минь үнэлсэн энэ пассворт насан туршийн минь дурсамж болоод ингээд надад хадгалагдаж үлдэх юм байна. Тэгээд Black Rock City-гийн 2025 оны иргэн болж энэ арга хэмжээг сурталчилж, сурвалжлах, зураг авч энэ өнгөрөөсөн өдрүүд маа надад эзээч мартагдчихгүй. Энэ яваа насны минь дурсгалтай тийм дээгэн өдрүүд болж өнгөрлөө. Black Rock City хотын иргэд бол эрх чөлөөтэй. Энэ зөвхөн 7 хоног өөрийн дураараа юу хийж бүтээж болно, өөрийн дураараа юу хийж болно гэсэн ийм хуйлгүй мэт 7 хоног. Гэхдээ их жоромтой юм аа. Энд арх дарс хоолунд чөлөөтэй өнгөө боловч тэгээд шатирхийг согцсон, зодон цохион хийсэн, хэрэг төвөг тарьсан ийм хүмүүс ерөөсөө харагдсангүй. Энэ нь бас гайхалтай сайхан дурсамжийг бүтээлээ. Ингээд 2025 оны Black Rock City хотын Burning Man гэдэг олон улсын арга хэмжээ өндөрлөх шатандаа орж байна. Невада мужийн сөл Black Rock City хотоос дорж зовдын их төр хөрвөлээ.